Маргааш өглөө тэд үргэлжлүүлэн замдаа гарч нэгэн гүүрэн дээр тулж ирэв. Гүүрэн дээр Ant-Man'ny дуулахтай Dwight гэх нэртэй хүү. Тэднээс 80 центийн хураамж өгөхийг шаардах бөгөөд өгөхгүй бол түүний хэдэн сая шоргоолж найзууд нь бэлэн байгаа гэдгийг хэлв. Hawkeye дуулахтай гэгч 80 центийг хураалах үед Dwight хүү аян замдаа сайн урай ноён Бартон хэмээн илтгэр өрөөж тэд гүүрийг давна. Харин Logan хүүгийн чадварт эргэлзэж байх үед Hawkeye хүүг худлаа хэлээгүй гэдгийг сануулдаг. Ингэснээр тэд цааш явж дүүмийн газар нутагт орж ирэх үед тэдний араас гэнэт Venom симбиотод хувирсан динозавр хөөж эхлэв. Харин энэ үед тэдний хаа нэгтээс нэгэн эмэгтэй том дэлгэцээр ажиглаа зогсож байх бөгөөд тэдэнд туслуулахаар Black Bolt-ыг явуулахаар болдог. Хөгшин найзууд динозавр идэж болоход тун ойртож байсан ч тэдний урд хаанаас ч юм гэнэт Black Bolt гарч ирнэ. Black Bolt динозаврын өдөөс асар хүчтэй чимээг гаргах үед симбиотууд динозаврын биенээс салхан тэр. Hawkeye Logan хоёр яг юу болоод өнгөрснийг ойлгож чадахгүй зогсож байх үед тэд нар бүгдээрээ порталаар дамжин нэгэн газарт ирдэг. Тэднийг нэгэн эмэгтэй угтаа авах бөгөөд энэ бидний сайн мэдх Emma Frost байсныг бид олж мэднэ. Hawkeye түүнд хандаж бид нар чамайг мэднэ. Гэхдээ яагаад биднийг энд хүчээр барьцаалаад аваад ирвэ гэхүүд Emma Frost. Би та нарыг барьцаалаагүй харин аварлаа шүү дээ гэж хэлнэ. Харин Logan түүнээс бид нар хаана байгаа юм бэ гэж асуухүед Emma Frost. Энэ бол мутантуудын аюулгүй амьдарч чадах дэлхийн хамгийн сүүлчийн газар гэх ба. Одоо тэд нартай нийлээд зөвхөн 20 мутантууд л үлдсэн бөгөөд сүүлийн 40 жил ганц ч мутант дахиж төрөөгүй гэж хэлдэг. Мөн Hawkeye тандаж чамайг юу тэрвэрлж байгааг би мэдэж байна гэх үед тэгвэл нууц хэвээр нь үлдээ гэж хэлнэ. Энэхүү ярилцсны дараа Emma тэдний Spider машиныг засаж өгсөн учраас хөгшин найзууд замдаа гарна. Тэд Pinfos гэх газрыг дайран гарч баггүй замыг туулсаар эцэст нь очих ёстой газартаа ирнэ. Энэ газрыг шинэ Babylon гэх бөгөөд бидний сайн мэдэх Red Skull эзэмшилд байдаг газар юм. Тэд бараагаа хүлээлгэж өгөхөр хотын дундуур явж байх үед Logan энэ бүх хугацаанд өөрсдөө харт амигт зөөрлж байгаа хэмээн бодож байсан ч төсөөснөөс өөр зүйл байсныг удахгүй олж мэднэ. Тэр хоёр нэгэн өрөөнд орж ирэх үед хөгшин Hawkeye Tobias гэх нэртэй залууд эцэст нь бараагаа өгдөг. Хайрцаг дотор 99 ширхэг хуруу шилтэй шингэн байх бөгөөд энэ нь супер зэрэг бүтээх бодис байсныг бид олж мэднэ. Яг л 99 ширхэг Captain America-ийг дахин бүтээж болно гэсэн үг юм. Уг Tobias гэх залуу Red Skull-ыг устгахын тулд дараачийн Avengers-ыг бэлдэж байгаа гэдгийг хэлдэг. Тооцоогоо хийх болгоод Hawkeye түүнээс мөнгө авахгүй харин супер багт нэгдэж бодисноос өөртөө амаар байгаа гэдгийг хэлнэ. Tobias саналыг хүлээн зөвшөөрөх үед Hawkeye маш их баярлаж анх Avengers-д орж байсан үе шиг минь санагдаж байна хэмээн хэлэх үед Logan-ыг хинэгэн галт сумаар шүршиж орхино. Hawkeye гайхаж эргэн харах үед Tobias түүнийг буудаж орхидог. Харин энэ үеэр цагаан ордон дотор Red Skull өөрийн хүнөөс нь супер баатруудын өмсгөл болон хувиг дуулуудыг хараад зогсож байдаг. Үүний дараа Tobias өөрийн хүмүүстэйгээ орж ирэх бөгөөд тэд Red Skull супер цэргийн бодисуудыг өгөхөр ирсэн байх ба Hawkeye Logan хоёрын цогцуудыг ч авчирсан байв. Red Skull Tobias-ыг шагнаж хайрцаг дүрэн мөнгийг санал болгох үед тэдний нэг нь Logan-ы шархыг идэрсэн байхыг анзаарч үүнтэй зэрэгцэн Logan өвлөөс буцан ирж тэнд байсан бүх хүмүүсийг буулгаж орхино. Ингэснээр тулаан зөвхөн Red Skull Logan хоёрын дунд өрнөх бөгөөд Red Skull Black Knight-ийн сэлмийг аван дайрах үед Logan Captain America-ийн бамбааг ашиглан өөрийгөө хамгаална. Тэрээр бамбааг ашиглан түүндээ өргөжлүүлэн тулцаар Red Skull-ыг газарт унгааж чадна. Дараа нь Logan түүний толгойг тастаж 50 жилийн дараа анх удаа амлалтаасаа буцав. Энэ үед гаднаас олон цэргүүд орж ирдэгч Logan Iron Man-ийн өмсгөлийг ашиглан цэргүүд рүү галлаж цүнхтэй мөнгийг авч цагаан ордноос зугтдаг. Logan Iron Man-ийн өмсгөлтэй хамгийн урднаараа гэрлүүгээ буцаад нисэх боловч Sacramento-д ирэхэд өмслийн цэнэгэн дуусаж 9 цүл дундаг. Logan зам таарлцсан хоёр тэнүүлжтийг зөхиж унгаан цааш гэрлүүгээ алхасаар явдаг. 36 цагийн дараа Logan хайрцаг дүрэн мөнгөтэй гэртээ ирэх үед тэдний хөрш болох Donovan нэгэн муу мэдээг дуулгана. Хаалт бүлгэм Logan-ы эзүү түүний эхнэр хүүхдүүдийг аль хэдийн хөнөөсөн гэдгийг олж мэднэ. Хэдий төрөөс төлөх хугацаа 2-7 хоногийн дараа байсан боловч хаалт бүлгэм зүгээр л өөдсөн учраас зугаа гаргахын тулд түүний гэр бүлийг алсан байдаг. Хөрш найз нь түүнийг тайвшруулахыг оролдож тэнэг зүйл битгий хийгээрэй. Эс бүгс бидний бүгдийг нь алгуулна. Мөн чи хуучны Logan байха болсон шүү дээ гэж хэлдэг. Энэ үед Logan-ы дотор 50 жил нуугдж байсан Wolverine сэрж тэрээр анх удаа дахин сарваа ил гаргадаг. Орой болоход Logan-ы гэр бүлийн хөнөөсөн Hulk-ийн гишүүд цусаар будагдсан увцнуудаа муусны холоод угааж байх бөгөөд түүний хүүхдүүдийг идэж чадаагүйдээ харамсаж Bruce Banner гэр бүлийнхэн цогцыг албаар Logan-д харуулахыг хүссэн хэмээн ярилцж байдаг. Энэ үед Logan уснаас гарч иж тэдний хэрцгийгээр устгаж хэдийн хэсэг болгон хуваана. Ингэснээр Logan пабд хүний мах идээд сууж байсан гишүүдийг мөн тэнд байсан бүх Hulk-ийн үр садыг үндсээр нь устгаж орхино.
Эцэст нь Брюс Баннерын агууд ирэх үед харанхуугаас хаалт болж ураагүй хүн төрхтэй хөгшин Брюс Баннер гарч ирдэг. Тэрээр Логонтой шууд тулдаж эхлэх бөгөөд Брюс Баннер түүнд хандаж хуучин цагшаа чанартай тулаан хийгээгүй утсан гих ба гамма цэцэргийн өвчлөөс болж ийм хэрцгий нэгэн болсон гэдгээ хэлдэг. Дээрээс нь зүгээр нэг газар хийсэн байхаас залхаж өөртөө нэнд үүсгэж өрсөлдөгчтэй тулдаж дахин өөрийгөө амьд гэдгээ мэдрэхийн тулд Логны гэр бүлийг хөнөөж хуучин Wolverine-ыг сэрэхийг хүссэн гэдгээ хэлнэ. Үүнийг сонсон Логны уур хилэн улам ихээр ихсэж энэ бол жирийн нэг тэнэг тулаануудын нэг биш, харин төгсгөл байх болно хэмээн хэлж түүнийг сарвуугаараа нэвч сүлбэж орхино. Энэ үед Брюс аимшигт хаалт болон өрөх бөгөөд Логныг барьж аван амьдаар нь идэж эхэлдэг. 12 цагийн дараа Брюсийн өөр нэгэн ач хүүхэд болох Билли Боб хурж ирэх ба түүнийг өөр тийш явсан хойгоор юу болсныг асуух үед Брюс Логийн бүхнийг хийсэн. Гэхдээ би түүнтэй тулдаж орой хоолндоо түүнийг зоглосон гэж хэлдэг. Одоо хаалт бүлмэс бяцхан Брюс болон тэр хоёроос өөр хинч үлдээгүй гэдгийг Брюс Баннер сануулах бөгөөд үүнтэй зэрэгцэн түүнийг эз маш ихээр өвдөж эхлэх үед Билли Боб Wolverine-ыг өөрийгөө итгэх чадвартай шүү дээ гэдгийг сануулдаг. Энэ үед Логан Брюсийн гизийг задлан дотроос нь гарч ирдэг. Айд сандарсан Билли Боб бяцхан Брюсийг битгий гэмтэгрээ хэмээн гуйсан ч хаалт миний гэр бүлийг надаас сулгайлсан. Тийм учраас би түүний хийх ус булаах болно хэмээн хэлнэ. Нэг сарын дараа Логан өөрийн гэр бүлийнхээ оршуулган дээр гашуудлаа илэрхийлэхээр ирсэн байв. Мөн түүнтэй хамт өршүүдэн болон найзууд нь ирсэн байх бөгөөд чи одоо энэ бүхнийг орхиод явна гэдэгт итгэлтэй байна уу хэмээн асуух үед Логан миний гэр бүл өгсөн учир одоо надад зөвхөн дурсамжл үлдсэн. Тийм учраас би цааш явж энэ усад дахин дүрм тогтоож шудраг эсийг авчрах ёстой гэдгийг хэлдэг. Мөн тэрээр бяцхан Брюсийг хамт авч явахаар шийдсэн байх бөгөөд түүний хуршүүд нь энэ бүхэн боломжгүй зүйл. Чи өөхөх болно шүү дээ хэмээн сануулах үед Логан тэд намайг 50 жилийн өмнө алсан найз минь. Харин одоо би илүү дээр нэгэн болсон хэмээн хэлж бяцхан Брюстэй хамт дараагийн шинэ аян замдаа гардаг. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.